За энэ улсын хурлын олон сонгогдсон гишүүд энэ цэцгийн дүгнэлтээ сайн уншиж уянгалмаар байна. Тэр имрүүлэх, бариулах, наад цаадах юм ярмаар байгаа. Энэ цэцгийн дүгнэлтээр ингэж штэ. 41 дугаар зүйлийн 41-ийн 9 дэх хэсэгт Монгол Улсын их хурлын гишүүн сонгуульд нэр дэвшгээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд буюу тараах материалын тухай энд ярьж штэ. Тараах материалын тухай ярьж байгаа болохоос ууцыг хориглоог байгаа. Нэг. За сая жишээлбэл 24 оны сонгуулиар юу болсон? Би ингээд бодтой факт ярив. За жишээлбэл ингээд 23 оны 12 сар өнгөртөл бол аймаг болгон тусдаа нэг тойрог байсан. Сонгуулийн үйл гэнт өөрчлөгдсөн. За ингээд 6 сар 7 сарын дараа болох ч байгаа сонгуул нь 3 юм уу 4 аймаг нийлээд нэг болохоор болцсон. Тэнгүүт хуучин их хурлын гишүүн хийжсэн хүмүүс нь өөрийн сонгогдоогүй тойргууд буюу сонгогдоогүй аймагуд дээр тайлан сонин хэвлэж тараасан байхгүй юу? Энд чинь эргээ шудраг осны зарчим буюу тэгш өрсөлдөөнийг алдагдуулсан. Тэгээ саяны бүрд орж гишүүний хэлж байгаа, бям цогт гишүүний хэлж байгаа үгнүүд дээр бол аргумент алга байна гэж харж байгаа. Ягаа аргумент алга байна гэхлээр олон сонгогдсон хүний дархлагдсан нүдээр та нар асуудлыг хараад байна шүү дээ. Энэ дотор ч нь бол уулзалт хийхийг хориглоогүй байна. Зөвхөн тэр тараах материалыг яах вэ гэдэг зүйлийг л хэлж шүү дээ. Энэ бол өрсөлдөөний тэгш бус нөхцөл байдлыг үүсгэж байгаамаа. Нэгдүгээр асуудал нь. Одоо шин залуучууд улс төр цус хэлбэх гэж байгаа, улс төр шин төрлөг авчрах гэж байгаа залуучуудад энэ бол хаалттай зохицуулт байгаад байгаа байхгүй юу? Тэр ингээд их хурл дотор ороод ирцэнгүүтээ дарахын эрхээ баталгаажуулчихгуудаа дараагийн олон хүмүүсийн үе таалгыг нь хаах гэж байгаа маягийн имийг ингэж нам дамнаж та нар ярьдгаа болох хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энд нэг зүйл хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл зохицуултыг нарийн болгох. Тараах материал гэж юу хэлэх юм бэ? Тараах материал дээр юу юуг оруулах юм бэ гэдэг зохицуултуудыг хуулиндаа наривчж оруулах тухай болохоос биш. Цэцгийн энэ одоо асуудлыг бол бүхэлд нь ингэж говьулж болохгүй гэсэн тийм байр суурьтай байна.